Яахын гэжүүл За сайн байна уу? сайн байна уу? Өмнөгов аймгийн насан туршийн суралцахын төвөөс тантай уулзахаар одоо ингээ малчтын боловсролыг дээшлүүлэх малч одоо Сэврээ сум маань малчин өрхийг дэмжих жил болгоод ингээд ийм ажил зохион байгуулж байгаа. Тэгээд Өмнөгов аймгийн насан туршийн суралцахын төвөнд бас энэ Сэврээ сумынхан удирдлагуудтай хамтарч ажиллаад суманд нэрээд ингээ малчин өрхийн боловсролыг дээшлүүлэх жил болгож боловсролын амнаас зарлсны дагуу ингээд бид нар энд ирж ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр танайд бас хүрэлцэн ирсэндээ их баяртай байна. Тэгээ өнөөдөр би Өмнөгов аймгийн Сэврээ сумын одоо ноён Сэврээ хийцгээд мөнгө аяг уралдаг юм урлаач патентын эзэмшигчтэй уулзж байна. Тэгээд тантай бас уулзж байгаадаа их бэлэгшээж байна. Тэгээд би танаас нэг хоёр юм тодруулах гэсэн. За нэгдүгээрт нь энэ Өмнөгов аймаг Даланзаад хот Сэврээ сум гэдэг бид нар суралцагч гэсэн суралцагч аймаг болох суралцагч иргэн болох юм зорилтуудыг тавьж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр та энэ Сэврээ хийцэг хаанаас хинээс сурсан юм бэ? Ер нь одоо та бол сурсан юм танд бол ингээд би энэ тойроод ингээд гэр орны бүх юмыг харахад маш их сурсан юм байна. Тэгэхээр энийг хинээс сурав анх энэ талаараа товчхон одоо суралцагч иргэн гэж би таныг ойлгоод байгаа. Тэгэхээр хаанаас хинээс сурав энэ бүх юмыг? За баярлалаа. Та нарт энэ сайхан насан туршийн боловсрол гэдэг юугаар явж байгаа учраас та нарт ирс явд баярлалаа. За би энэ сурсан юм бол ерөөсөө ахмад дээд үед ахмад уцаас орно гэхээс гэн төрөө сурчихгүй шүү дээ. Манай төрсаа сугар гэж хүн байсан. Тэрнээс сурсан. Манай багш Данзан багш Мэдган Данзан гэдэг. Энэ хүмүүдээ тэр ноён Сэврээ хийцийг л голдон төрхөө сурсан. Моторхыг хаанаас хинээс сурав? Моторхыг бараад бол багшаас сурсан. Энэ хүний тийм багшийн барилга болсон. Би шаваад юм атайсан. За одоо танд ингээд өөр сурсан юм одоо хамгийн сүүл шинээр сурсан юм юу вэ? Одоо ингээд танд өмнө нь бол олон багш нараас ингээд зөндөө сурсан биш. Яг одоо энэ мөчд хамгийн сүүл шинээр сурсан юм юу? За хамгийн сүүл шинээр сурсан юм бол одоо нэг би хөдөө малчин байсан. Гоцоо ямаа тавиадаг байсан. Манай энэ чинь болгоо гадаа чинь ямаа гоцоо нөхөс ямаа тэмэл гоцоо шүү дээ. Бүхөр адуу хон цөөхөн. Одоо сүүлийн нэг яхан нэг хон чиглэлд өсгөө нэг модон нэг 30 гаруй 40 таньмаллаа нэг 20 тураг байжуулаад тэгээ нэг 50-аад болсон. Дээр нь дахид нэг 20 ураг нэмж энэ чинь одоо 70 таньтай. Юусэнд нэг хоньны аж гэж жижигхэн орон нутгийн тэгтээ үйлдвэр юм бишээ зүгээр Монгол ханиал ус гэж илгээ сурч бодож байна да. Энэ бол одоо тэгэхээр нөгөө уран дархан мархан хийдэг юм аа жоохон аргашин тавиад мал гажхоор орж эхэлж байна гэсэн үг одоо. За ер нь тэгэж уран дарханы аймаг хүүхдүүдтэй өгөөд дүүнэртэй өвлүүлээ өгсөн. Тэгтээ би одоо нэг эм хөгжмөл хийнэ. За одоо яг асуух гэдэг. Одоо манай Өмнөгов аймгийн насан туршдаар бид нар насан туршийн өв гэдэг юм клуб байгуулсан. За энд Монгол гутал хийдэг нэг төмрөг таних уу? Монгол гутал уралдаг нэг хүн байгаа. За дээл уралдаг, янз бүрийн шагаа харвдаг, морин хуур тоглодог, эсгийн урлаар юм хийдэг манай Өмнөгов ахмадууд байдаг байхгүй юу? Бүгд орсон. Тэгээд тэд нар маань энэ өөрсдөө сурсан энэ сайхан өвийг Монголын өв боломжлыг хүмүүст ингээд зааж өгдөг байхгүй юу? Сургадаг. Тэгэхээр та одоо яг энэ уран хийцийн энэ мөнгө аяг хийдэг юмыг сурч авчаад хэдэн хүнд одоо шав орж сургав. За яг үнийг хэлэх юм бол би танд ийм шаварыг суусны ирэх нь багш одоо нэг судлах юм хийх цаг талхууд юм уу гэвч одоо бас нэг материал ууны хөндөр болчиход хүн авч юм хэсүү болоод байж байна. Тэгэхээр хүн хийгээд тэгээ сурыг гэх юм бол бид хайр нэр голоо. Тэгтээ би нэг дүүнэр хүүхдүүдээ зааж энэ дандаа гэр сургалтай шав сургалт шүү дээ. Шав сургалтай л газ юу баримжгаар хэдэн үл сургасан. За би сөөхөндөө нэг олон өнгөж яах вэ? Энд ч бас нэлээд нарийн хийх ураг чадвар нэлээд юм шаардлагатай. Цаг хугацаа их ордог шавнар бол байгаа. Цаг хугацаа энэ тасалчааг цааш аваа явна. Цаг хугацаа их орно, удаан суун. Хүний бөгсөг чилнэ. Нэг жаахан ладанд хүмүүс суухгүй шүү дээ. Өдөржин суун. Тэгэхээр бид нар одоо суралцагч Сэврээ сум гэж болох гэдэг байгаа байхгүй юу? Сумаараа юм суралцдаг. Одоо шинээр юм сурдаг. Сая би нэг залуутай танилцсан чинь хамгийн сүүлд юу сурсан гэж фэйсбүүкийг одоо малчин хүн байгаа шүү дээ. Тэгээ фэйсбүүкийг сурлаа гэж хэлээ. Тэгэхээр энэ сурч байгаа шинэ юм чинь тухайн хүний суралцагч гэдгийг тодорхойлоод байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар насан туршдаа суралцдаг гэдгийг л одоо бид нар хүн болгонд ойлгуулж насан туршидтын бүх боловсрол тэр суралцахыг дэмжиж явдаг юм байгууллага байгаа. Ямар сайн би өөртөө одоо баг 20 жил мал нь одоо хонь мал сурах гэж хэлж байна шүү дээ. Сурсан юм байхгүй шүү дээ. Би хүртэл одоо саянаас нөгөө бидний амаа хуур шүү дээ. Тэрийг хүртэл одоо оролдож эхэлж байгаа. Харин хүн ч ерөөсөө насан тусдаа л чадлагаа болтроо сурдаг юм байна л да. Ерөөсөө сураал явах юм байна. Энийг л бид нар одоо бүх
иргэдтэй сайн ойлгуулж насан туршдаа суралцах ийм үйл явцын төлөө хамтдаа явах хэрэгтэй. Тэгээ сайхан ийм малчд маань энэ дээр маш идэвхтэй сайн оролцоод төр засгийн дэмжээд ингээ явах юм бол бид нар одоо маш мундаг одоо хөгжлийн гараан дээр байна гэдгийг би тодорхойлоод байна. Одоо нэг юм хийхэд иймээ тиймээ батад иймээ тийм шалгалт гэдэг байхгүй 20 цаадгүй хүн бүхэн юм сурна. Чөлөөтэй. Намайг залуу чи бүх юм 20-тай байсан. Би ч надад нуугдж хийдэг байлаа шүү дээ. Далдуу. Одоо бол хүн чөлөөтэй тий. За тэгээд ингээд хөдөөний малчин өрхүүдийн боловсролыг дэмжих, сургалтыг дэмжих, тэр малчин өрхийн гишүүдийг дэмжих баягаар ингээд бид нар бас сургалт хийгээд тэднэртэй хамтарч ажиллаж явж байгаа. Та бол одоо аймгийн тэргүүний шилдэг гэр бүл юм биш үү? Аймагт одоо шилдэг гэр бүлээ гэдэг чинь бид нар энэ анх гэр бүл гэдэг бол ер нь энэ соёл сурчилгаа одоо боловсролын анхдагч төв гэж бид нар тодорхойлоод байгаа. Тэгэхээр танай гэр бүлийн хүн бас юу хийдгүү? Гэр бүлээрээ одоо ингээд шилдэг болоход юу нөлөөлөв? За манай гэр өрөмж ирсэн. Энэ айлыг гол нь авч яваа хүн шүү дээ. Би бол ард талд нь байна. Ер нь бүх юм л энэ шүү дээ. Ерөөсөө. Энэ хүн байхгүй би бол байхгүй гэсэн. Тэгээс хоёулаа зэрэгэл ард талтай ээжж байгаа. Явж байгаа. Тэгвэл одоо энэ ямар учраас одоо ийм шилдэг гэр бүл болов? Авиашагинд нь одоо юу вэ? Энэ чинь 22 оны аймгийн шилдэг гэр бүлээр шалгаруулсан байгаа юм да. Одоо тэгээд тухайд болцлыг хангаж тэгсэн. Маш их одоо ингээ гадаа нөгөө модсоо парсан тэгээд нэг гэгээр яг соёлын тэгээд арих би чи арих уухгүй. Хамиг татахгүй. Ерөөсөө тий. Тэгээд цом шагнал гэдэг нэг одоо заанаас нөгөө дандаа урдан бүтээлүүд юм байгаа юм. Тий. Тэр болохоор юу өмнө гай хүндэт иргэ. Тий. Хоёр нь арьс шир өөр юмар юм хийх үү ер нь одоо мөнгө аягнаас өөр одоо сураар ч юм уу одоо өөр. За би одоо энэ жаахан сур хэлдээд явж байгаа юм хийх гээд бас нэг хэдэ адуутай. Энэ жил нэг 5 хоног ойцсон. Одоо тэр хойтон дааг болон тэрүүгээ номгруулна да. Юм хийж л байгаа сур хэлж л байгаа. Бас нэг дандаа нэг тэр нэг юу л нэг юм үйлдвэрийн үед биш Монгол ахын чи Монгол сураараа бай гэж бодоод эрмэн хийхгүй бодлоо. Хийгээд сураад. Тий сураад. Өөрөө хэрэгжилчдэг л байна. Тий тэгж бодож байна. Хичээл айгүй чухал шүү дээ. Түүнээс бодолтож аваад үргүүрэл ингэж яваад. Таныг жоохон нэг хүн зэмлэнгүй ярьжсэн. За. Хамаг зээл мөнгө авсан юм аа тэтгэр мэтгүрээ бүгдийг л энэ гадаа өөр юм зарцуулцдаг гэдэг бас тэгээд энэ одоо ямар ч вэ? За энэ бол одоо нэг вид тийм мод тарих хой би өвчтөе хөө юм байгаа. Тийм учраас энэ худаг гаргах, хос гаргах, энэ тэр хашаа мод энэ тэр бүгдөө энэ гадаа талбаар байгаа хийсэн юу нь л дээ. Гэхдээ яг мод цай хоргож энэ байгаль дэлхийг тордож байж эргүүлээ бидээс бороо хор хишиг авч энэ чинь бид нар боё шүү дээ. Тэрнээс өнөөдөр нэг 5 заас гээд дахиад их юм бол би ч хотод юм аймагчлаа суучих шүү дээ. Зөвхөн сумынхаа гадар нутаг дээр ингээд энэ чи яг баян 70-80 цэврээс баг заг дээр байгаа. Гурван сумын заг дээр. Нэг сумтай би ч бас харуул зан хийж байгаа юм. Гадар ногч энэ чинь манай сууч экономон сум. Тийм учраас тий энэ тэн юу хөө болж энэ тэрийг бас харуул зан гэх. Харуул зан гэж шүү дээ. Байгаль хамгаалал. Идэвхтэй байгаад өөрөө төгсөж хэнч нэм хий гэж хэлээгүй шүү дээ. Энэ ч бас өөрөө нэг байгаль орчны чиглэлээр одоо дээд сургууль төгссөн байгаль орчны улсын байцааг хийжсэн, байгаль орчны төрийн бас байгууллагыг нэгтгэж ажиллаж исэн, ганц их сайдын зөвлөх хийжсэн баггүй. Бид нар чинь энэ байгалаагаа нэрүүд лохот өнгөхөө яхал юм бол бид нар чинь байгаль хор хайр боёо шиг хайрж байгаа юм шүү дээ. Тогтвортой хөгжлийн гол чухал тавьж байгаа зорилт одоо байгаль орчин байна. Яг үн тийм юм. Одоо дэлхийн нийтээр ганц Монгол орн дэлхийн нийтээр босоод байгаль орчны хайрлаа гэдэг тийм юу нэгдээд багш гэнэ. За мундаг байна. Одоо би тэгээ өнөөдөр энэ сайхан Өмнөговь аймгийн Сэврээ сумын уран дахан Сэврээ хийцийг одоо патентийг эзэмшигч тэгээд маш их чацарган мод гаднаа тавьсан юм мундаг хүнтэй өнөөдөр санаа бодлоо солилцлоо. Энэ манай малчин өрхүүдийн одоо нэг том жишээ шилдэг өрх гэр бүл байна. Тэгээд энэ үнтэй санал солилцсантай маш их баяртай байна. Амжилт хүсье. За суралцж байгаарэ. За тэгээд за энэ сайхан ярьцлаг авлаа та нүгт бас өрөж та бас олон хүнд энэ сайхан хичээл намаан зааж өшөө олон хүнийг байгаль орчиндаа хайртай байлгаад үзээрэй.